194 дээр өөрийн онцлог давуу тал үнэт зүйлүүд дээр тоглолт хийснээр амжилт өөртөө итгэлийг олж авдаг. Иймээс би ер нь их юм сурч авсан. За тэгвэл ингэж өөрийн онцлог тал тэгээд давуу тал. За тэгэхээр чам тийм давуу тал онцлог тал байгаа юу? Аа. Тоолж үзсэн үү? Тэрийг бичдэг. Тэрийг бичдэг. Миний давуу тал хэрнээ дахиад давуу тал дотроосоо онцлог. Тэгээд дараагийнх нь миний үнэт зүйл дээр тоглолт хийж амьдралынхаа одоо тэр нөгөө амжилтанд эн чин амжилт олох чухал зүйл чи ерөөсөө чиний онцлогтой давуу тал. Давуу тал дотроо онцлог тал чинь тэгээд дээр нь үнэт зүйл. Энийг одоо менежмент хийгээд амжилт олдог. Энийг менежмент хийхээр өөртөө итгэл илүү их болдог. За тэгвэл яг энэ ойлголтыг манлайллын хөгжлийн хэрэгсэл болгодог гинэ. За тэгээд энэ Америкт тэргүүлэх байгууллагын ийм хөтөлбөр явуулдаг хүн ингэж хэлсэн юм байна. Бүр энэ үнэхээр гоё. За түүний хэлж буйгаар гэдгийг уншаад өгөөч. Давуу талдаа төвлөрөх нь хүмүүсийн хувирган өөрчлөх гол хүзрэг. За одоо багш нь уншаа энийгаа. За давуу талдаа төвлөрөх нь хүмүүсийг хувирган өөрчлөх гол хүзэр. За тэгвэл аль талдаа төвлөр гэсэн бэ? Давуу талдаа. Тэг хүмүүс болохоор яадаг вүлээ? Давуу талдаа төвлөрдгөө сул талдаа төвлөрдгөө сул. Тэгэхээр нөгөө нэг солгоо хоолойтой гэдэг хүмүүс яадаг вэ гэхээр сул талдаа төвлөрдөг. Тэгэхээр хичээлд орж байгаад хүртэл багшаа миний өнгө хүрсэнгүү. Яг үндэ багш нь болохоор өмнөх өдрийг бодвол энэ өнгө хамаагүй айтайхан болчлоо гэд багш нь бол давуу талаар нь харж штэ. Гэтэл тэр хүн маань өөрөө сул талдаа төвлөрч байдаг. Тэгэхээр амьдрал дээр ерөөсөө сул талдаа төвлөрөөл ах юм бол бүр ерөөсөө амьдралын аз жаргал бүр бүх юм байхгүй болно. Яг нь давуу талдаа төвлөрөөд байх юм бол тэр нь өөрөө бүр ингээд хүмүүсийг бүр байгаагаар нь биш бүр хувиргаж өөрчилдөг те эрч хурж өгдөг өөр олон санаа оноо өгдөг гол хүзэр байдаг байх нь шүү дээ. Бидний ихэнх нь давуу талаа олж харах тал дээр харалган байдаг. Ийм болохоор багш яг энэ хичээл дээр за чиний давуу тал юу вэ гэж багш өөрөө асуугаад дахиад өөрөө харж байгаагаа бас хэлдэг те. Дуун дээр бас өнөөдөр хойлоо дуулсан дууны өнөөдөр өчигдрөөс илүү давуу тал юу гарав гэх мэдчихлээ. За тэгвэл дараагийнх нь унштай. Өөрийн төрлөх давуу таллаа мэднэ гэдэг нь сайн